За өнөөдөр энэ хөөрхөн жижигхэн гацуурны суулгацуудыг энэ бэлдсэн талбай дээрээ суулгах ажлыг хийх гэж байна. За ингээд шилмүс модон дээр урд жилүүд нь би өмнө тарьж үзээд нэг сайн урахгүй ингээд өөрийн хийжсэн нэгэн алдааг олсон. Та бүхэндээ шилмүс модыг суулгахад анхаарах нэгэн зүйлийн талаар энэхүү бичлэгээрээ хүргэнэ. За ингээд гацуурныхаа суулгацуудыг суулгах ажилдаа орё. За сая би энэ гацуурны суулгацын бортхонд байсан хөрсийг та бүхэнд үзүүлэхийн тулд суллаж үндсийг нь ил гаргаж ирлээ. За энд нөгөө миний гаргаж ирсэн алдаа бас ихэнх хүмүүс гаргадаг алдааг бол харж болохоор байна. За гол иш ингэж явж байгаад тэгээд үндэс болж байгаа энэ хэсэг газрыг үндэсний хүзүү гэж нэрлэдэг. За орсоор бол корнева шейка, за англиар бол root neck гэж хэлдэг. Тэгээд энэ үндэсний хүзүүг нь энэ одоо гацуурын суулгацыг бортглохдоо хитрхи одоо энэ хар өнгөтэй харагдаж штэ. Гүнзгий суулгасан учраас ийм давхар үндэс гарч ирж байгаа. Тэгэхээр энэ хөрсөнд одоо энэ үндэс маань ойрхон хөрсний төвшөнтэй байж амьсгалах шаардлагатай байдаг учраас шинээр ийм давхар үүсгэж, давхар үндэс үүсгэж ингэж ургасан байна. За энэ суулгацыг би бортхонд хийж байшингийнхаа сүүдэрт 2 жил гарантаа услаж ургуулсан ийм суулгац юм аа. Тэгэхээр та бүхэн бортхонд байгаа ийм шилмүс моднууд авч суулгахдаа энэ нөгөө үндэсний хүзүүг хитрхи их гүн суулгасан эсхийг шалгаж одоо суулгаараа. За хитрхи их гүн суулгацлаар нөгөө үндэс маань амьсгалж чадахгүй учраас энэ модны дархлаа муудах, өвчнөд амархан өртөмтгий болох зэрэг ийм одоо шин сэндгүүд илэрч тэгээд сайн урахгүй тэгээд нэгэн хин байгаад байдаг юм аа. За энэ модны хувьд би одоо энэ давхар үндсийг нь ингэж аваад тэгээд нөгөө үндэсний хүзүүг ойрхон хөрсний төвшөнд ойрхон суулгая гэж бодож байна. Одоо энэ хэсгийг л их хөрснийхөө төвшөнтэй суулгах нь шүү дээ үндэсний хүзүүг. За тэгээд нөгөө бортлохдоо яагаад ингэж үндэсний хүзүүг гүн суулгаад байна гэхээр нөгөө их гүйхэн суулгацлаар энэ мод маань амархан найгадаг юм тийм тогтворгүй байгаа учраас болдог учраас энэ үржүүлгийн газрууд ч юм уу эдгээр ботхолж байгаа хүмүүс ингээд үндэсний хүзүүг нь гүнзгий ингээд суулгаад байлгүй болоо гэж би бодож байна. За ингээд анхаарал хандуулсанд та бүхэнд баярлалаа. За үлдсэн гацуурныхаа суулгацыг мөн энэ адилаар суулгаж тэгээд уцалнаа.